Хай. Өнөөдөр Валентины баярын өдөр. Тэгээд минь хүрэх нь цааш юм битээ. Тэгээд гол нь хинт хүрэх юм тэмстэй. Хосууд бибидээ хүрэх юм дээр чам. Ямар бүх хайртуудтай гэлтэй нэш. Хайр гэж юу вэ гэж юу? Харин миний хувьд халамж юм шиг санагддаг. Гэхдээ нөхрийн хувьд бол илүүтэйгээр хариуцлага гэжсэн. Би тэгэд хүүгээсээ асууж ирсэн за. Миний хүү хайр гэж юу юм гэдгсэн чинь манай ангийн Мими бит хоёр гэдгсэн за ямар нэттэй. Тэгэд Мими гэдэг нь ангийн хохин нэ. Мими та хоёр бибидээ хайртай юм уу гэдгсэн чинь үгүй бит хоёр зүгээр хамтдаа тоглодгийн. Тэгэд хоолоо идэхдээ хамтдаа суудаг гэдгийг аахгүй юу. Тэгэхээр манай хүүхд болохоор хайрыг нөхөрлөл гэж боддог гэж магадгүй. Энэ манай шин загсыг хараа. Энэ доор байгаа толгой хэсгэр улбар шартай бондок гэхгүй юу. Өчигдөр би нөхрийг ажиллаад арчаад загсны дэлгүүрээс хоол аваад ирээрэй гэтгсэн чинь ийм нэг загс аваад ирчиж 30 оноор 15,000 төгрөгөөр авсан гэсэн. Хөөх юм бэлээ. За имлэг ор шинжилгээнийхэн хариуг авъя. Би нөхөд хоногийн өмнө цуснасаа шинжилгээ өгөөд шинжилгээний хариу өнөөдөр гараад ингээд эмчтэрээ авч орж байгаа байхгүй юу. За энэ нь болохоор миний ADE амин дэмий шинжилгээний хариу. AE2 нь хэвийн ч гэсэн D нь хэвийн хэмжээнээсээ бага гарчиж энэ болохоор миний цусан дахь сахар 3.9-с 6.1 байх ёстой гэсэн. Минийх 4.8 гэхлээр хэвэн билээ. Тэгээд эднээс болохоор эрдэс бодисууд, магний, кальци, төмөр одоо зэс юу гэдгийг бүгдээрээ ингээ гаргачихсан билээ. Тэгээд бүгдээрээ хэвэн хэмжээтэй байна гэсэн. Тэгээд би угаасаа энэ шинжилгээнүүдийг тархалтынхаа яг шалтгааныг тодруулах гэж хэлгсэн баггүй юу? Тийм болохоор миний D витамины хэмжээ бага гарчлаа шүү дээ. Тэгээд би эмчээсээ энэ нь тархалттай холбоотой юу, нөлөөлж байгаа юу гэдгсэн чинь эмч ер нь D витамин дутагдахаар одоо өөхөн давхаргын бодисын солилцоо зэрэгт нөлөөлдөг, өөхөн хуримтлалыг бий болгодог. Гэхдээ тархалт бол ганцхан D витамины дутагдлаас шууд болсон гэж хэлдэггүй. Тархалт бол хоол тэжээл болон хөдөлгөөнтэй шууд холбоотой байдаг болохоор шууд эндээс тархалт үүссэн гэж хэлэхгүй. Тийм болохоор чи ямар ч ихсэн D витамин уу тэгээд 2 сарын дараа дахиад шинжилгээ өг. Тэгээд витамин ухаас гадна өдөрт боломжтой байвал 12 цагаас өмнө өглөөний наранд 2 цаг орчим алхачээ. Тэгэд мэдээж далайн хүнс хэрэглэх хичээжээрээ энтергээд тэжилсэн. Тэгээд эмч нөгөө өмнө нь хэлэхдээ соёлын ялгаанаас болоод тархалаад байна гэдгсэн шүү дээ тий. Тэр нь баг ингээд шинжилгээний хариугаар батлагдчихж байгаа байхгүй юу? Эрдэс бодис нь ингээд хэвэн ер нь бусд үзүүлэлтэнд хэвэн гэхэлэр яалтчгүй хоолой нэх өөрчлөх гэхээсээ илүү зүгээр хэмжээгээ багасга. Хэмжээгээ бараг 2 дахин багасга гэдгсэн. Тэгээд бас элдв хоолны дэглэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд тураах ямар нэгэн эм тариа хэрэглэх шаардлагагүй гэсэн. Тэгээд ер нь хоолныхоо хэмжээг багасгаад хөдөлгөөнийхөө хэмжээг нэмэгдүүлээд ер нь эрүүл эрчимээ хасах хамгийн зөв сонголт болохоор маш удаанаар одоо сарда 1-2 хэлгээ тооцчих. Тэгээд 3 жилийн дараа хэвэн жинтэй болно гэд тооцоод амьдраарэ гэтгсэн. Бүр 3 жил за. Гэтэ ер нь 3 жил хийжсэн баг зөвлөдөө миний хувьд ч ер нь тийм нэгэнт би нэг оны дотор тархалчаагүй шүү дээ. Тийм чинь тэгэл ялцчгүй удаан хугацаа шаардах нь аргагүй л ах. За нөхөртөө Валентины шоколад хийж өгье. Нөгөө Дубай шоколад гээд дээрээс хойш Бээжинд гинэ ер нь баг хаасаагүй л айгүй одоолаад шоколад шүү дээ тий. Энэ шоколадын онцлог нь энэ дотор нь хийгддэг энэ ногоон өнгөтэй өвс шиг юм бааз. Энэ юу вэ гэхлээр өвс байхгүй ялцчгүй гэдэг. Хотлаа зүгээр юм. Энэ чи ер нь нарийнх нь болохоор гурил юм. Нарийнхан гурилнууд за. Тэгээ тэрийг ингээд ийм хаттал нь хайрчж байгаа байхгүй юу? Тэгчээд дээрээс нь нөгөө ангахаа самарны вариант гэх юм уу? Одоо ийм зурамгийг хийгээ хутгачж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас тийм онцгой л амттай. За яг ингээд тэрийн дангаар нь итгэхэр тийм гоё биш. За ямар муухай ингэмээр тэгээ яг хар шоколадны голд ингээд хийчихэр арай юм гоё дуу амттай болчихсон. Гэхдээ бас нэг тийм гоё юм өвөрмөц амт гэж бараг байхгүй хаа. Зүгээр л дэжгүй. Би өмнө нь болохоор 2 өөр газараас авч идчихсэн. Тэгэд миний хийсэн ч яг тэр хоёртой нэлээд төстэй болсон билээ. Надад болохоор нэг KitKat шиг
хар шоколадтай киткат гэдэг чинь штэ. Тэрнтэй амар төстэй амттай санагдаад идэв. За тэр хоол унтчих яах вэ? Энд маань яг нэг эрүүл хооллоорой гэж хэлээд явуулсныхан дараа гэртээ очингууд амар том шоколад хийгээ зогсож байгаа хүнд харуул бүр юу гэж хэлэх болоо гэж юу. За хайрын талаар үргэлжлүүлж ярилцгаа. Хайруу амьдралын хамгийн амттай амт байх тий. Допа шоколаднаас амттай гэж мэгэд. Ер нь хайрын талаар бичээгүй ном, зохиол, кино гэж бараг байхгүй хаа тий. За байдаг л бах. Гэхдээ ялцчгүй амтгүй байх гэж юу. Надад Титаник кино, Ромео и Жюльетта, Анна Каренина гэсэн бүтээлүүд яг хайрын зохиолууд биш юм шиг санагдаад идэв шүү дээ. Нэг тийм богино хугацааны хэд хүчтэй юм дурлал, хэд сэтгэл хөдлөсөн нөхцөл байдал зэрэгэл харагдаад идэв. Харин оронд нь саран хөхөө саран хүндий шүү дээ, юм хөхөө гэж вэ. Саран хүндий байна. Өрөөс матны дууч уугээд тийм тэр бас байна. За өөр юу гэдэг лээ. Тахлын үеийн дурлал лөө. Бас Габриэл Маркс би зохиолчд нас нэг туртай шиг гэдэг. Яг энэ дээр ер нь хайр гэдэг утга гараад ах шиг санагддгийг. Ер нь яг урт хугацааны цагийн шалгуурыг давцсан нөгөө хүнийхээ дотор гоо үзэсгэлэнг бүрэн таньж мэдээд хүлээн зөвшөөрөөд хамтарч явсан нэг тийм урт хугацааны үнэн хариуцлагатай байдлын илэрхийллийг л хайр гэж боддгийм болов уу гэж бодоод идэв ш. Тийм болохоор яг одоогийн байдлаар бол анхны хайр гэдэг нэг итгэдэггүй богино хугацааны хэд юм хүчтэй мэдрэмжинд бас нэг найддаггүй. Ер нь тийм үзэлтэй баг. Гэхдээ намайг хайр дурлалын тал дээр уйдгартай амтан гэж бодоагүй. Би гайгүй шүү за гэж. За бай.